За нэг ийм бактериатай мэдрэмж хуваалцъя гэж бодож байна. Бактериатай гэдэг. Энэ одоо ерөнхий сайд асангуудын мэдээллийг ингээд сонслоо харлаа. Тэ. Одоо зүгээр улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татахыг одоо дэмжиж ийм хууль батлах юм болж гэдэг юм тий. Эргүүлэн татах юм бол гэж байгаа. Ингийн бол баг иргэний дайн бараг зарлан болтой юм ярьж байна. Энэ лувсан амсраа оюун эрдэнэ гэдэг. Тэгээ ийм ноцтой мэдээлэл мэдэгдэж байна. Энд чин одоо үндсэндээ ажил үүрэгдээ тэнцэхгүй байгаа албан тушаалтныг ажлаас нь чөлөөлнө гэдэг бол энэ журмын зарчмын хувьд л байгаа шүү дээ. Өнөөдөр би ажиллаа хийж чадахгүй бол ажлаасаа халагдах нь тодорхой шүү дээ. Тэгээ ийм зүйл дээр тэг иргэний даймаа гэдэг энэ юу яриад байна? Энэ Монголын тагнуул цагдаагийнхан энэ монголчуудын эсрэг ийм иргэний дайн зарлах гэдэг энэ хулгайчийг барьж авч хориоч. Маш олон жил над чинь засаглаж, маш олон жил улгаал өөр бүхэл юмыг гийсэн шүү дээ. Бүх одоо зүйлүүд нь байгаа шүү дээ. Одоо яагаад ингээд наадмал алраа ингээд байлгаад байдаг. Нэгдүгürt, хоёрдугаар зандан шатраас яагаад одоо ажлаа өгөө буучтай мэдэхгүй гэж. Тэгээ нэг бол одоо оюу толгой Риотонто Монголын засгийн газрыг өдөртдөг юм. Риотонто руу таалагдахгүй нэ гэдгийг хэлсэн. Гэсэн чи одоо ингээд зандан шатраа буухаар болчихсон шүү дээ. Энэ чи юу болж байгаа юм бэ? Үндэсний аюулгүй байдал Монгол улсын чинь алдшгүй дархан байдал. Би бүр хэлж штэ. Би одоо хилийн сэрт 3 жил албаасан гэдэг шүү дээ. Ингээд энэ 3 сая 500 мянган хүний чинь цустай толгой сэвстэй гүцээг нь би хамгаалаа явж ирсэн хүний хувьд хэлж штэ. Энэ арга хэмжээ авахгүй бол энэ өмнөхөр болохгүй боллоо. Юу яриад байна? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан одоо томоохон одоо албан тушаалтай байсан хүмүүс нь одоо иргэний даймаа ингээд ийм зүйл яриад. Тэгээ одоо энэ улс төрд байгаа энэ хулгайчныг хардаа. Ямар улсуудыг сонгогдсон байгаа гэдэг. Өөрсдийнхөө эрх мэдэл, өөрсдийнхөө одоо энэ санал жирээний төлөө ард түмнийг золигт гаргаж байгаа байхгүй. Муусан хулгайчуд. Одоо ингэж хэллээгээд надад хэрэг үүсгэн гэж тийм. Тэгээ боддоо. Ямар адуусан шин чанартай гэхээр ийм байт юм. Одоо Монгол улсын газар нутаг одоо ингээ хараад ухаагүй газар гэж үлдээг болцсон одоо. Ухаагүй газар гэж байна уу? Ийм биш дээ. Тэгээд ухсныг яллахгүй. Өнөөдөр ухаад байна байгаль технологи хайрлаач гэсэн хүмүүсийг яллаад байдаг. Ямар учиртай юм лалрын төр болчих байна ч. Энд ойлгохоо байлаа шүү дээ. Энэ тагнуул цагдаагийнхаа одоо энэ улгайчудаа барьж хориоч. Энэ хууль зүйн сайд гэдэг энх хоёр гээд байсан бас одоо ингээд мундаг шодрог юм яриадсэн попорч бол өөрийнхөө устрыг хийж гал одоо буугаа авчиж байгаа. Буугаар болчиход ингээд. Тий. Бүтэр баримт нотолгоо нь байгаа бол наад хулгайчудаа хориоч. Одоо ингээд чадахгүй гэж байна. Энэ үеийн үед ийм байсан гэж байна. Энэ 30 жил. Ерөөс ийм байсаар гал дуусчих. Энэ нэг юм хизээ арилах юм бэ? Энэ хулгайч нараа ялдаггүй төр гэдэг байна шүү дээ. Тэ. Дандаа толгойг нийлдэг, нэг үл дэвшүүлэн зайлуулдаг. Энэ ард түмэн чинь дууслаа хөөе. Эдэн лалруудаа гэдэг шнэ. Ямар муухай. Энэ ерөөс ард түмэн нэг юм ойлгож, ямар арчаагүй, ямар өөдгүй, ямар заваан амттыг ингээд сонгосноо та харж байна. Одоо хамгийн сүүлд нь та нар харж байна. Одоо ингээд талцуулаад иргэний дайн болгоно гэдэг одоо ийм мэдээлэл хийгээ гэж. Тэр нь болохоор их хурлын гишүүдийг эргүүлэн татсан тохиолдол гэж байна. Гэхдээ ажлаа хийж чадахгүй бол ажлын одоо ажлаас нь халах нь зөв бидтэй. Бидэнд тийм зүйл тохиолддог үстэй.
Энэ чинь зарчмын хувьд гэдэг байна шүү дээ. Тэ? Одоо өнөөдөр танхимаараа ажлаа хаяа явцсан байна. Ажилдаа ирэхгүй эсрэг бүртгэж чуулгана хийж чадахгүй ингээ байж байна. Энд чинь ажлаа хийхгүй байх гэсэн үг үстэй. Ажлаа хийхгүй байгаа хүмүүсийг зайлуулна гэдэг шүү дээ. Энд чинь тодорхой энэ зарчмын асуудал гэдэг шүү дээ. Энэ шударга ёс гэдэг шүү дээ. Тэгш байдал гэдэг шүү дээ. Энэ хараал эзэн ардчлалын мөн чанар гэдэг шүү дээ. Гэхдээ бидний сонгосон хүмүүс гэдэг шүү дээ. Одоо хардаа бүх юмний үнийг нэмсэн. Одоо бензиний үнийг 1000-аар нэмнэ гэж байна. 1000 төгрөгөөр нэмнэ гэж. Энд юу болох вэ гэж? Энд ард иргэдийн бүс арлаасаа мутарж унтлаа чангарна гэж байгаа. Өөр сонголт байхгүй заяа. Энэ хулгайч нар бол тэргүй мөнгөө хийцэн гэдэг шүү дээ. Эдгэрт хамаа байхгүй. Хамгийн их бүсээ чангалах усууд ард түмэн гэдэг шүү дээ. Энэ тариа хамгийн их нэмэгдэх юмний үн бол энэ тарианы үн нэмэгдэнэ. Тэгээ талах чихэр өөр юу гэдэг. Оюу толгой усныхаа мөнгийг одоо нэг юм төлөх тухай ярьж эхэлж байна. Төлөх тухай дөнгөж ярьж эхэлж хагаад ерөнхий сайд нь буугаа авчих. Эн чинь өөрөөр хэлэх юм бол Монголын засгийн газрыг Рио Тинто өдөрж ин гэж одоо харагдаад байна. Юу гэсэн үг юм бэ? Ард түмэн бас бодох цаг болсон. Ямар балиар амттыг сонгосон гэдгээ одоо та нар хар. Ийм биш үү? Үнэхээр балиар заваа амтад үнэхээр